Баатар гэдэг энэ залууг онцолж байгаа юм аа. Сайхан байна. Гэр бүлдээ найз нөхдөд намайг дэмжиж явдаг одоо бас Монголын маш олон сайхан залуучуудаа бас баярлалаа. Саранбаатарынхаа хийж байгаа энэ сайхан үйлд нь бас манай банкны хамт олон тусалж хамтрахаа бас илэрхийлье. Байр нь ямар байна? Маш өндөр хариуцлага ирж байгаа юм болов. 20 жилийн хугацаанд би бол ямар ч одоо өвдөх хэрэггүй, амрах хэрэггүй. Сайн байцгаана үзэгчдээ, сайн үйлсийг түгээж нэвтрүүлгээ бид эхлүүлж байна. Сайн үйлсийг хэн бүтээв? Сайн үйлс хэнд хүрв? Магадгүй бүр нарийн харсан бол хизээ болж өнгөрснийг үзэгч та нэвтрүүлгийнхэнд харсан байх. Сэтгүүлч миний хувьд энэ үйл явдлыг эхнээс нь сурвалжилсан гэрч 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн цагийн урд мэдээллийн хөтөлбөрөөр яг энэ мэдээний ширээний араас нэвтрүүлэгч үзэгч танд тухайн сурвалжлагыг хүргэхээс өмнө бид ачлалт хүүхдүүд төрийн бас байгууллагыг сурвалжлахаар ажиллаж эхэлсэн юм. Сурвалжлагыг дахин нэг үзүүлье. 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн цагийн урд мэдээллийн хөтөлбөрөөр энэ сурвалжлага цацагдахад магадгүй та анхны үзэгч нь байсан байж болох юм. Эрхэм үзэгчдээ цагийн хүрд хөтөлбөр эхийг бүтээж эргэн тойрныхон донд тусдаа тэмтэй эргэлсэн ажилдаа үнэн шава энгийн амьдрал дундах эгэл баатруудын тухайд сурвалжлагыг өчигдрөөс эхлэн бэлтгэн үзүүлж эхэлсэн. Тээж төрүүлсэн ч тэнхээ хүрхэн учраас үр хөвгтийн оргисон хүмүүс байдаг. Эсвэл нас дээр гарч харж хандах хүнгүй үлдсэн ахмадууд, хүнд өвчтөө, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй нэгэнгээд олон хүнийг асарч яваа нэгэн сайн үлстэнг бид өнөөдөр онцолж сурвалжлаа. Мөнгөтэй хөнгөтэй биш сэтгэлээс ундрах асар их хайр байгаа учраас л сайн үйл бүтээж гэрэл түгээж болдгийг баталсан бидний сурвалжлагын гол баатар бол Батагийн Саранбаатар гэдэг залуу юм. Цагийн хүрд хөтөлбөр Саранбаатарыг дахиад жилийн инэрэнгүй үйлснээр нэрлэж байна. Өөрөө нөгөө малчин хөөхд боловсрол одоо багтаа 5 дахь анги боловсролтой. Тэгээ байж байгаад одоо анх санаа маань болохоор одоо бизнес хийх гэж гисэн. Хадам маань бурхан болоод 2004 онд сайн улсын аяыг хийх гээд явж байгаад санаанд нь ясамжаас орчихсон. Батэрл тэрээд өгч төрийн бүс байгууллагаас одоо 17 хүн анх одоо авч исэн. 50% нь бол одоо дамжуулаад 50% нь бол одоо нацилэгдэж манай гэр бүлийн хүмүүс маань 103 ташиж чадвал нэг 103 машиныг дээр нь дүүгийнхаа машиныг өөрийнхөө машиныг гээд очиад авч ирсэн да. Яг үндэ их орж ирэхэд би одоо нэг юу хийчихвэл гэж бодчихсон. Хамгийн гол нь жоо айс. Манай энэ залуу маань 63 он. 55 тайм. Амьдрал дээрх нас нь бол одоо 7-оос 8 настай. Яа чи нэр өчтөр яга үйлсэн? Өчтөр яга үйлсэн? Чамаа ойлоод байна гээд уцаар надад асагтагсан шүү. Асагтагсан үү? Тий. Яга үйлсэн? Цагнаас л хөвчихгүй лээ. Цагаа авчиж ингэж шигтгэхэд. Тэг шигтгэхэд хав би шийдэхгүй юу. Цаг нь хураацж араас ойлоод аюул болж байна. Хүндийн хувьд бол ерөөс өдөр бүрхэн хүнд. Өдөр болгон хүнд байдаг. Гэхдээ миний анхнаасаа хийн гэж зориглоод хийцсэн болохоор ер нь зовлон юу яадгүй өвчлөл гэдэг юм бол ерөөсөө байн байж. Одоо эхнэр ихтэй сая Эрдэнэт явсан. Ирэхэд шөнийн 3 цагт унтаагүй байж. Аяг шүл хийсэн нөгөөт нь хөв хүүтэн ингээд зарцсан. Нэг тамхи авцсан. Нэг юм том набор авчихсан. Яах ч гэсэн чинь өөрсдөө илэрхийлж чадахгүй мөртөө өгч юм л да. Хүн одоо миний хайр эргээд би хариу аваад байна шүү дээ. Эхнэр ихтэй орон цагаар гэр асраа хийдэг. Одоо айлуудаар яваад одоо бидний зарчснаар 2 гүрний цаатлах гэж ярьдаг тийм ээ. Зайсан гар одоо явж айлуудтай гэрээ хийсэн нөгөө хөшөө хамдуудыг цооролт одоо хэвтрийн улсуудыг эмчилдэг. Сарда 5-6 сая төгрөг олж штеп тэр. Өдөр хоног ихтэй яг энэ чигээрээ биш өөр юм бид нар хүсэж байгаа.
Тийм болохоор хэдүүл ямарсан өөрөөсөө юмтай бол өөрөө байр саваа зараад би өөрөө нэг 2 машинтай машинаа зараад банкнаас зээл аваад тэгээ ямар хүний амьдрал мөнгө штэ манай энэ байгууллага бол мөнхөд оршин маш олон хөгжлийн бэрхшээлтэй одоо биднээс хойш одоо хөгжлийн бэрхшээлтэй маш олон улсууд энд хандах болохоор энийг бол мөнх байлгахын тулд нь яг энэ хүн цөөхөн амьдралдаа юмсан бүтээн байгуулалтыг бий болгож чадна л гэж бодоод байгаа шүү дээ. Би өвөө эмээг хүүхдээ 2 сайхан буураатай нэг хөгшин маань өвөө маань одоо модон бурхны оронд явлаа. Одоо эмээ минь байна. Өвөө эмээтэйгээ амьдрна гэсэн сургуулиас гарсан зорилго нь болохоор өвөө эмээгээ санаад Саранбаатарын асран хамгааллын төвд одоо амьдарч байгаа хүмүүс өмнө нь Бат гэрэл ирээдүй гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн энэ газарт амьдарч байжээ. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй өндөр настай өвчтөе хүмүүсийг асардаг бас нэгэн асрамжийн газар юм. За 2016 оны 4 сарын 20-ны өдрүүд мартахын арга байхгүй өстой гоё өдөр байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хариуцсан мэргэжилтнүүд ерөнхий газрын мэргэжилтнүүд хамтарсан нөгөө захирам шийдвэрийн дагуу ирж 17 хүний хүлээлтсэн байгаа. Тэгээд тэр үед бол үнэхээр бас баярлж байсан би 17 хүний бас гайгүй 2 хэвтрийн хүн байлихэд нэгээр нэгээд ингээд 2 хөлгөө хүн байлихэд нэгээр нэгээд таваад үлдээд өхөө явуулж ирсэн. Тэр өдөр бол маш их гоё өдөр байсан. Бидний сурвалжлага яг эндээс эхэлсэн юм. Өвлийн эдэр эсийн хүүтний өдрүүдэд бид сурвалжлага хийхээр 2-3 удаа энд ирсэн. Өндөр настай хүмүүс олон хэвтрийн дэглэмтэй хүмүүс байсан учраас зураг авалт тэдний амьдардаг 2 өрөө гал тогооны өрөөнд л үргэлжилсэн. Би одоо ажилласаа гараад 3 жил орчим болж байна. Тэгээ яагаад нөгөө хэд минь айгүй их тийм хүнд хүмүүс байсан, татдаг, их ойрхон унал таталт өгдөг, өвддөг, зарим нэг хурдан амьсгалын дутагталд ордог. Тэгээ эзгүй ховор байна уу, гэр бүлийн мань хүн их сандарсан байдаг байсан байхгүй. Тэгээ сүүлдээ нөгөө ингээд 103 л өгж байгаа дуудлага бүр ихс чинь харахаар л манай гэрийн хаяг байдаг байхгүй. Бүр ингээд 4-5 дууд чинь. Тэгэл хүмүүс баг дургуцаад те болроо эмчийн нөхөр баг л худлаа гэрлүүгээ дуудлага өгөөд юм гэж бодохоор шахуу манай гэр нь бол тийм дуудлаганд ингээд дарагдсан байхгүй. Тэгээд өөрийнхөө тэр бодлыг бас дэмжсэн учраас ажилласаа гараад тэгээ одоо яг 3 жил орчим болж байна. Сайн уу? За, би нээж чинь. Гайгүй. Нөгөө гүйлс мүлх нь гайгүй. Гайгүй болсон уу? Сүүлүүдийг сэргээ тэгээд сүүлүүдээ балархаа шахсан уу? Надад сайхан хоол болтол. Тэгээд чи чадлаа бодож зүгээр болчихлоо. Асаа сүүлүүдгүй. Одоо хинжээгээ дараач. 4 жилийн хугацаанд би сарда би 25-аас 30 сая төгрөгийн төрөөс төлж байна жилдээ. Нийтдээ би одоо 4 жилийн хугацаанд 100 гаруй сая төгрөгийн төрөөс төлсөн байна. Таны асууснаа нөгөө асуумжаа байгуулах одоо өөрсдөө нөхцөл байдлаараа ахны яг үндэлэхэд өөрийнхөө гэр орноо зараад тийм ээ өөрийнхөө байр саваа зараад би өөрөө нэг 2 машинтай машинаа зараад банкнаас зээл аваад ямарсан бариад тэгээ нөгөө нэг төрөөс төлж байгаа юм шиг өөрийнхөө одоо банкндаа зээлээ өгөөд энийгээ дуусгах гэсэн зорилготой хатуу баримттай. Тэдний энэ мөрөөдөд зорьсон зорилгын тухай бидний бэлтгэсэн сурвалжлагаас мэдсэн тэдэнд туслахыг дэмжих гэсэн сайн санаатнууд олон байлаа. Ингэж бид сайн санаатан сайхан үйлсэнд холбох гүүрэн болж байсан юм аа. Энэ бол Монголын үндэсний олон нийтийн телевизийн 6 бүгийн их студ. Яг энэ студид цагаан сарын өмнөхөн бид бас нэгэн гүүрийг босгож чадсан юм. Цагийн хүрдийн баатруудын энэрэнгүй үйлснээр бид ачлалт хүүхдүүд төрийн бус байгууллагын тэргүүн Батаагийн Саранбаатар гэдэг энэ залууг онцолж байгаа юм аа. Энэрэнгүй үйлснэ гэсэн энэ номинацид нэр дэвшсэн эрхэм хүндтэй хүнд маань шагнал гардуулж өгнө хэмээн гандан тгчний эдийн дэд хам амгалан хамт таны хүндтгэлийн хамраа хүндэтгэн ярья.
Тэгээд сайхан байна. Гэр бүлдээ найз нөхдөд намайг дэмжиж явдаг одоо бас Монголын маш олон сайхан залуучуудаа бас баярлалаа. Бусад Игэл Баатруудынхаа адил бас догдлоод нэгэн зүйлийг хэлэхээ мартчихжээ. Энэ дээр бол гарч буй нохоо жилдээ бид нар нийгмийн хариуцлага ухамсарлан олон ажлыг бас хийх нь дамжиггүй. Үүн дотроо саяны одоо Игэл Баатар бидний бас сэтгэлийг догдлуулсан Саранбаатрынхаа хийж байгаа энэ сайхан үйлд нь бас манай банкны хамт олон тусалж хамтрахаа бас илэрхийлье. Ингээд үнээр бахархаж байна. Сайхан залуу байна. Үнээр сайн үйлийг хийж байна бас. Бидний өөрсдийнхөө төрөл төрөсгтийг хүртэл тэгж сэтгэл гаргаж асарж инэрч чаддаггүй. Энэ залуу маань ингээд их нэртэйгээ гэр бүлийнхээ үнтэй хийж байгааг хараад бол үнээр түрүүн сэтгэл хөдлөжээ. Тийм учраас гарч буй нохоо жилийнхаа хамгийн ихний сайн үйлийг бол Саранбаатартайгаа хамтарч хийя гэж хамт олноо уриалж байна. Ямар сайхан мэдээ вэ? За Саранбаатрынхаа тайвнаа хүндэтгэн өрж байна. Монголын үндэсний олон нийтийн телевиз, худалдаа хөгжлийн банк, ачлал түүхтүүд төрийн бас байгууллагын хооронд болсон гүүр тэдний зорилгодоо хүрэх зам хамгийн дардан байлаа. Алдартлуудыг шалгаруулснаас хойш 2 сарын дараа энэ дүр зургийг бид харсан. Энэ бол шинэхэн байрандаа тогтчиж дуусаад их хотын амьдралыг цонхоороо толдож буй асруулагчдын нэг юм. Байрны ямар байна? Шийдвэрлэх хурдан гарсан, нэвтрүүлэг шууд бичлэг дундуур гарсан. Тэгэхээр энэ урдан гарсан шийдвэр та хэр оновчтой гэж одоо харж байна. Гэхдээ мэдээж энэ дээр ямар ч эргэлзэх зүйл алга. Тухайн үедээ сэтгэл хөдлөлөө үнэхээр сэтгэл хөдлсөн. Тэгээд ч бас одоо иймэрхүү зүйлийг хийж байгаа одоо ирээдүйдээ үлгэр дуурайлуулж байгаа чин сэтгэлээсээ хийж яваа энэ залуучуудыг бол яалтчгүй бид нэр дэмжих ёстой гэдэг манай бодлогынхаа хүрээнд бол яалтчгүй нийцсэн. Тэгээд өөрийн гэсэн орон байртаа болгох за энэ дээр санхүүжилт өглөө бид нэр бүх одоо зөвлөгөө өгч хөдөлтөж авах гэрээ за тэгээ зээлийн гэрээ өөрийн нэр дээр болгох энэ бүх ажилд нь манай банкны мэргэжлэнүүд тусалцаа үзүүлсэн. Нийт бол байрны маань төлбөр 350 сая төгрөг болсон. Тэгээд урьдчилгаа төлбөрийн төлөөд үлдсэн төлбөрийг нь бид өнөөдөр Монгол улстай байгаа хамгийн хямд одоо боломжийн санхүүжилт болох 8% зээлээр банкнаас санхүүжүүлсэн. Гэхдээ бол энэ төрийн бус байгууллагын хувьд бол бас зээлтэй байна гэдэг бол өндөр ачаалттай. Тийм учраас бид нар цаашдаа ч гэсэн энэ хандивын ажиллагааг харилцагч нар дундаа за бас бусад банкуд дундаа өрнүүлж ямар ч хэлсэн энэ анхны санхүүжилтийг бол богино хугацаанд хааж дуусгах тал дээр манай банк санаачлаг гаргаж ажиллана. Тэгээд биднэрт ямар ч хэлсэн энэ боломжийг олгосон Монголын үндэсний радио телевизийн хамт олондоо баярлж байна. Биднийг Худалдаа хөгжлийн банкыг дахиад жилийн одоо нийгмийн хариуцлагатай байгууллагаар шалгаруулж одоо сар шинийн босхон дээр бид нар шагналыг ардуулж тэр арга хэмжээнд дээр Саранбаатартайгаа тэгээд энэ ачлал төвхтүүд төрийн бас байгууллагатайгаа танилцааг бол энэ сайхан үйлийг бид нар хамтдаа хийж чадахгүй байсан болохоор танаа телевизийн хамт олондоос үнэхээр гүн талархлаа нийт банкны хамт олонны өмнөөс одоо төвшүүлж байна. За сайхан тав тухтай байранда гоё эмчилгээ асуултныхаа өрөөнд цай ороорой заа юу. Дасгал хөдөлгөөн зааж өгвөл сайн юм шүү за. Энэ зээл бол нэгдүгürt энэ зээл маань нэлээд том зээл. Тэгээд урчилгаагүй хамгийн бага хүүтэй урт хугацаатай зээл. Судалгаа бол нэлээд урт хугацаанд уг нь бол хийгддэг. Гэхдээ бид нар өөрсдөө бүх судалгааг хийж өгөөд маш богино хугацаанд манай байгууллагын банкны газрынхан маань шуурхай ажиллаад тэгээд бид нар одоо зээлийн хурдан гаргаж өгсөн. Яг гэвэл энэ байрны маань эзэдүүд мэдээч хэрэг хүлээхгүй шүү дээ бид нарыг. Тийм учраас бид нар нэгэнт эхлүүлсэн ажлыгаа хурдан хугацаанд тэгээд энэ ачаал төвхтүүд төрийн бас байгууллагынхаа энэ асарвалж байгаа зорилт төлөвлөгийн ахмадууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань хурдхан шиг сайхан байранда ороосоо гэсэн сэтгэлээр маш хурдтай ажилласны үр дүнд одоо санхүүжилт маань олгогдоод тэгээд одоо засвар үйлчилгээ, тогтчлолт, цэвэрлэгээний ажлууд хийгдээд өнөөдөр бид хэд ингээ баяртайгаар зогсож байна. Манай одоо банкныхан өөрсдөө одоо 1600 ажилтнууд маань бүгдөө сайн үйлсийн аян зарлаад одоо мөнгөн хандивд цуглуулахаас гадна хурж ирээд одоо за та бүхэнд маань ямар ажил хэрэгтэй
хэрэгтэй байна гэсэн. Засварын дараах цэвэрлэгээний ажил хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээ бид нар бүгдөө хурж ирээд одоо цэвэрлэгээ хийж гисэн. Тухайлбал одоо энэ бид хоёрын зогсож байгаа энэ өрөөг бол одоо би өөрөө одоо манай маркетинг газрынхан бүгдөө энэ өрөөг бол цэвэрлээд явсан байгаа тий. Бид нар анх нөгөө төрийн бүс байгууллага маань түрээсийн байраар явж явах үедээ бүр байргүй болоод нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань манай гэрт байсан гэж ярьж байсан шүү дээ. Яг тэр үеэр эднийх энэ байрыг түрээслэн гэсэн зар тавьсан байсан. Тэр чинь 2015 оны үйл байсан. 16 оны 1 сар юм байна. Тэгээ бид нар ирж сонирхоод энэ байр нь одоо эн чинь бол ийм 3 давхар байшин шүү дээ. Энэ байрны зөвхөн одоо яг энэ давхрыг нь дангаар гэж түрээсэлж ирсэн. Тухайн үед бол нөхцөл байдлын улмаас болно. Тэгээ байр түрээслэгчтэйгээ бас үл ойлголцол үүсээд тэд нар маань бол ийм хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй нэг байранд амьдрахаасаа татгалзсан л да. Татгалзаад бид нарыг энэ байрыг одоо чөлөөлж өгөхийг хүссэн. Уг нь бол бид нар 3 жилийн түрээсийн гэрээтэй орж ирсэн. Бид нар ямар нэгэн хэлбэрээр түрээсийнхаа одоо гэрээг зөрчдөггүй байсан. Гэхдээ нөгөө хүмүүс маань биднийг гарахыг хүссэн. Тэгээс сүүлдээ нөгөөх маань ингээд нэг уур бухимдал болж хувирсан байхгүй. Бид нэр гарахгүй гээл те нөгөө хэд минь гарна гэд. Тэгээ яг 10 сар гарчаад их хүйтрээд нөгөө цас орж ирсэл эдгээр маань нөгөө халаалт өгөө болцсон байхгүй бид нарт. Яг ингээд одоо шууд гаргачихж чадахгүй ч гэсэн халаалт өгөө болсон. Тэгээд бид нар хөгшчүүл маань бас дараал энэ шиг том байш учраас ингээд тэгээд бид нар 10 сард их хүйтэн тийм нэг цастай өдөр зарим газраас тийм нэг насилхтай тэрэг мэрэг олоод тэгэхэд тэр үед хэвтрийн хүмүүс айгүй олон байсан. Тэгээ хүмүүсээ аваад тийм нэг хүүт өдөр нүүжсэн. Айгүй хүнд нүүжсэн 23 хүн аваад нүүжсэн тийм. Нэгдүгээр өдөр хурж ирэхэд бол би 2-3 хүнтэйг ууссан шүү дээ. Яг л намайг уйлуулж чадсан байхгүй. Бүгдөө орж ирчээд бид нар арай л ийм гэж бодоогүй. Яг энэ байранд Жак өмнө нь амьдарч байсан болохоор сэтгэл нь бас урд нь нөгөө бид нар түрээслээ байжсэн болохоор юу вэ? Яг анх ирж байгаа ус болохоор нөгөө бидний урдны түрээсч байсан байдал, энд ирсэн байдал бол ёстой. Тухайн үед болдог байсан бол би одоо телевиз авчирд бичүүлсэн бол маш зоригтой шийдвэрлсэн бэ. Маш олон ийм асуумжийн төвүүд хэрэгтэй. Энийг төр засгийн удирдлагууд тийм ээ орон нутгийн удирдлагууд анхаарал тавих хэрэгтэй. За энэ асуумжийн төвийг бий болоход танаа телевиз өөрөө маш их сайхан тус дэм болж ард түмэнд сонсгож төрийн өндөргүүд дуулгаж энэ сайхан буянтай ажлыг эхлэе гэсэн танаа телевизийн хамт олонд ажлын амжилт хүсье. За манайх 1975 онд хуучин сайдрын зөвлөлийн 75 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Бүрэн хаан гэж сум татан буугдаад тэр сумын суурин дээр Хөвсгөл архангаа завхан Булган аймгийг харьяалсан. Аймаг үндэс асуумжийн нартай газрын нэгтэйгээр байгуулсан шийдвэг одоо 47 жил болж байна. За миний би 2000 оноос хойш энэ асуумжийн төвийг хариуцсан ажиллаж байгаа. Манайх өнөөдөр орон нутгийн төсвөөс санхүүжиж байна. Өнөөдөр 52 асруулагчтай. Тэгээд нэгэнтээ одоо энэ ажилтнууд хүүхдүүд гээд төрийн бус байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сайхан нөхөн сэргээх, тэдний их шиг хамгаалах, сайхан одоо халамжлахын тулд ийм сайхан үйл бүтээсэнд хоёр хөгжлийн бэрхшээлтэй одоо хоёр залууг энд шилжүүлж авчихсан байна. Монголын үндэсний олон нийтийн телевизийнхаа бүх хамт олондоо энэ өдрийн баярын мэндийг хүргье. За сэтгэл бол мэдээж одоо бүр ингээд фолны болцсон арай л дэндүү байна л да. Тиймээс одоо ингээд гоё юм. Гоё л юм зөвхөртэй. Ер нь Монголын үндэсний олон нийтийн телевизийнхан, Монголын мэдээ сувгийнхан маань, цагийн үрд хөтөлбөрийнхан маань олон нийтийн телевизийн үүргээ ухамсарлаад олон нийтийнхаа дунд нүд чихэн болоо явж байдгийг нэг тод илэрлэн өнөөдрийн энэ арга хэмжээ маа. Тэгэхээр бид цаашдаа ч гэсэн олон нийтэд маань ямар тулгымцсан асуудал байгаа. Бид хэнийг олонний танил болгох ёстой, хэнийг ард түмний хинт тусламж хэрэгтэй байгаа гэдэг дээр үнэхээр ажиллах ёстой юм байна гэдгээ сайн ухаарлаа. Цагийн үрдрийн бааtruуд бол үргэлжлэнэ. Бид энийг цагийн үрд хөтөлбөрийнхаа брэнд ийм шагнал болгож явуулах ёстой гэдгийг сая энд ярьж байгаа олон хүмүүс үндэсний олон нийтийн телевизтэй талархаад байгаа сэтгэлээс нь харахад бол тодорхой байна. Тийм ээ. Бид дэмжихэд боломжоор туслахад хязээд бэлхэн. Энэ бол бидний үүрэг юм. 2хан сартаад нь сахуугийн вакцины хэтрүүлж хийсээс болж мэдрэлийн тогтолцоонд нөлөөлсөн
бүр 2-3 настайд нь цэцэрлэгийн өндөр 2 давхар орон дээрээс унсныг нь багш нь нууснаас болж хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүсийг тэд асарч байгаа юм. Эрүүл сар бол энэ орчлонд төрсөн ч хөгжлийн бэрхшээлтэй болсон өндөр настай, өвчтэй зовлонтой, асарч сувлах, садан төрөлцгөөнд ийм хүмүүст туслах, асрах, хамгаалах хүмүүс бидний дунд олон байна.